За та бүхэнд гар утснаас сар бүрийн хоримтлол болох $100-ийнхоо нэхэмжлэхийг хэрхэн төлөх вэ? За урьдчилан оруулъя. За Google-ийн хайлтын хэсэг дээр Incrucis гэж бичээд нэвтрэн. За энэ дээдийн 3 зураасан дээр дарахад зис гарч ирнэ. За энэ зис рүү ороод төлбөр гэдэг хэсэг рүү дарахаар дээш нь ингээ гүйлгэхээр нэхэмжлэхүүд гэж гарч ирнэ. За нэхэмжлэхүүд гэдэг дээрээ дарахад за дээш нь гүйлгээд энд ногоон өнгөтэй нэхэмжлэх үүссэн байна. За тэр ногоон дээр дараад картныхаа мэдээллийг оруулна. За картны мэдээлэл хийх юм хүсэлт гарч ирнэ. За картн дээр байгаа овог нэр овог яаж бичигдсэн бэ вэ? Яг тэр байдлаар нь бичнэ. За олон оронтой кодыг оруулна. 12 оронтой кодыг оруулна. Дуусах огноо буюу хүчинтэй байх хугацаа, сүүлийн хугацааг оруулна. За CV код аргач нэргүүлээд 3 оронтой код байгаа CV кодыг оруулна. За ингээд төлбөр төлөх гэдэг дээр дарахад чиглэн. За төлбөр амжилттай төлөгдлөө гэдэг хүртэл хөдөлгөхгүй та түр хүлээгээрэй. За энэ хонхон дээр улаацсан байна гэдэг нь танд ямар нэгэн гүйцэтгэх үйлдэл байна гэдгийг харуулдаг байгаа. За карта сар бүр төлөх давтамжтайгаар картнаас шууд татдаг тохиргоон дээр тавих хүсэлтэй хүмүүс маань картаа идэвхжүүлэхээр болвол энэ карт нэмэх гэдэг дээр дарчих. За ингээд энэ карт нэмэх гэдэг рүү ингээд орохоор мөн саяных шиг картныхаа мэдээллийг оруулах хүсэлт гарч эхэлнэ. Картныхаа мэдээллийг оруулаад картыг нэмэх гэдэг энэ юун дээр дарчхаар таны карт идэвхжчихнэ. За энэ дээр таны карт идэвхжээд ороод ирнэ. За энэ тохиолдолд яах вэ гэхээр бид нар сар бүрийн $100 нэхэмжлэх маань картнаас автоматар татагддаг тохиргоо хийчихэж байгаа гэсэн үг. За гэхдээ манайхан бас хянаж шалгаж агаарай. За дансны мөнгө ямар нэгэн байдлаар хөрөлцөхгүй ч юм уу, за платформ апдейт хийж байгаа тохиолдолд ч юм уу, за ямар нэгэн олон улсын гүйлгээ хийхэд ямар нэгэн саад тохиолдоход яах вэ гэхээр нэхэмжлэх төлөгдөөгүй байх магадлалтай учраас бас хянаж агаарэ. Тэгэхээр энэ хонхон дээрх энэ улаан товчлуур дээр дарж ороход карта нэмэх үү, нэхэмжлэх үүссэн байвал бас мөн энэ карт нэмэх гэдгийг энд бас давхар гараад ирдэг байгаа. Тэгээд шууд нэхэмжлэх гэдэг рүүгээ ороод эндээсээ бас төлбөрөө төлчих болно. За тэгээд бид нар төлбөр төлөхдөө олон улсын Visa карт юм уу, Master карт юм уу, танд ямар карт байгаа юм? Картныхаа сонголтыг хийн. За 3D Visa картаар сүүлийн үед бас төлөгдөд байгаа. Тэгээд аль нарыг сонгож үзээрэй. Яг төлөхдөө Visa карт гэж сонгож болно. Зүгээр энгийн Visa, 3D Visa-г бас сонгоод төлж болдог байгаа.